Уламжлал ямар нэгэн f(x) гэсэн функцийн хувьд f(x)-ээс хасах нь f(x0), хуваах нь x-ээс хасах нь x0 гэсэн харьцааны x нь x0 руу тэмүүлэх үеийн хязгаарыг f(x) функцийн x0 зэрэг дээрх уламжлал гэж нэрлэдэг. За үүнийг зураг дээр тайлбарлая. Ертөнцийн f(x) гэсэн функцийн график ингэж зурагцсан гэж бодъё. Хэвтээ тэнглэгийн x0 болон x зэгүүдийн хувьд тэдгээрийн утгууд нь харгалзан f(x0), f(x) байж таарна. За энэ хоёр цэнхэр цэгийг дайрсан шулууны хувьд энэ хэрчмийн урт x-ээс хасах нь x0, энэ хэрчмийн урт f(x)-ээс хасах нь f(x0) байх нь ойлгомжтой. За одоо тодорхойлолтынхоо энэ хэсгийг нь харъя. Энэ бол энэ уртыг хуваах нь энэ урт буюу улаан хөхтө шулууны налалтыг илэрхийлж байна. За энэ бол x нь x0 руу тэмүүлэх үеийн хязгаар буюу x-ийг x0 руу ойртуулна гэсэн үг. Энд түр зогсоогоод харуул энэ илэрхийлэл маань энэ үнцгийн тангас буюу налалтыг нь илэрхийлж байна. Энэ мэтчлэн x нь цааш x0 руу тэмүүлсээр x0 дээр хүрэх агшинд функцийн график яг энэ цэг дээр шүргсэн ийм шүргэж чулууны налалт нь гарч ирдэг байна. Өөрөөр хэлэх юм бол f(x) функцийн x0 цэг дээрх уламжлал гэдэг нь x0 цэг дээр татсан шүргэж чулууных нь налалт гэдэг байна. Шүргэж чулууны тухай дараа дэрэнгүү авч үзэх болно. Одоо хоёр үндсэн функцийн уламжлалыг тодорхойлт ашиглан олж үзцгээе. f(x) тэнцүү x квадрат гэсэн функцийн уламжлал нь тодорхойлтосоор ингэж бичигдэх ёстой. За мэдээж шууд x-ийн оронд x0-ыг бодлуулвал тгийг хуваах нь тэг буюу тодорхойгүй хэлбэр үүснэ. Ийм учраас хязгаарын тодорхойлолтойгоо илэрхийллийг эмхтгэе. Квадратуудын ялгааны томьёо ашиглан бичвэл ийм болох бөгөөд энэ хоёр нураагдаад ийм болно. x-ийн оронд x0 орлуулвал 2x0 гарч ирнэ. Дурын x0-ийн хувьд ийм байгаа учраас бид нар f(x) функцийн уламжлал буюу x квадратын уламжлал нь 2x тэнцүү гэж хэлж болох нэ. Sinus x гэсэн функцийн уламжлалыг олъё. Тодорхойлолтосоор x0 цэг дээрх уламжлал нь ийм хязгаартай тэнцэх ёстой. Одоо бид тригонометрийн ийм томьёог ашиглавал ийм болох бөгөөд хуваарийг 2 хуваагаад 2-оор үржүүлье. Мэдээж илэрхийлэл тууршлагдахгүй. Энэ хоёр нураагдаад дахиад өчвөл ийм болно. x нь тэг рүү тэмүүлэх үед sinus x-ийг хуваах нь x нь нэгтэй тэнцүү байдаг гэсэн гайхамшигт нэгдүгээр хязгаар ёсоор энэ хэсэг нь нэгтэй тэнцүү болно. За ингээд бичвэл ийм болох бөгөөд x-ийн оронд x0 орлуулвал ингэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол sinus x гэсэн функцийн уламжлал нь cosine x байдаг байна. За бусад жишээнүүдийг уншиж олгоод үлдсэн функцүүдийн уламжлалыг нь бодож аргаж үзээрэй.